Зя сайн байцгаана уу? Энэхүү дугаар дээр хэдүүлээ философч малгайгаа зүгээд ханцуугаа шамлаж байгаад 20 дугаар зууны хамгийн чухал нөлөөтэй философчдын нэг болох Мартин Хайдеггерийн тухай ярилцъя. За тэр дундаа философийн түүхэнд хамгийн том нөлөөтэй бичвэрүүдийн нэг гэж авч үздэг. Түүний уран бүтээл болох Being and Time буюу байх ба цаг хугацаа гэдэг номны талаар гол санаануудыг товчхон ярив. Философч Молердноос энэхүү номыг монгол дээр орчуулсан байдаг юм байна. Тэгэхээр ерөнхийдөө гадуур номын дэлгүүрүүд, номын сангууд ерөнхийдөө байгаа хаа. За энэхүү номонд одоо германаар sein гэж байгаа, англиар being гэдэг үгийг ер нь байх гэж орчуулсан байгаа. Үүнийг өөрөөр бас одоо оршихуу, байх, байгаа, байх ахуу гэж ойлгож солно. Нэг зүйл тэмдэглэж хэлэхэд энэхүү ном нь ерөнхийдөө метафизик буюу тэр дундаа онтологи гэсэн салбарт орно. Энэхүү салбар нь одоо бодит ертөнцийн цаад, мөн чанар, тэр дундаа оюун санаа, матер, юмсын яг байгаагаараа байгаа натурал чанарын тухай судалдаг юм байна. Тэгэхээр энэ ном маань оршихуйг судалж байгаа болохоор метафизикийн салбартаа орно гэсэн үг. За миний энэхүү номыг ярьж байгаа шалтгаан нь Хайдеггер нь existential философчдод маш чухал нөлөө үзүүлж одоо гол философийн ойлголтуудын метафизик суурийг нь тавьсан гэж хийч болно. Одоо Хайдеггерийг дуртахгүйгээр өнгөрөөл философийн бурхан тэнгэр гэж байдаг бол баг гомдох байхаа. За тэгээд хэрвээ одоо existentialism-ийн талбаар сонсоогүй бол 4-р дугаарыг дахиж сонсоорой гэж зөвлөе. Тэр дугаар дээр existentialism болон феноменологийг ерөөхдөө айгу товч ярьсан байдаг. Тэгээ феноменологи бас энд нэлээд чухал хамааралтай болохоор ер нь тэр дугаарыг сонссон зүйтэй баг. За тэгээд existentialism-ийн одоо гол өвөг зүг болох одоо Жон Пол Сартре гэдэг одоо Францын философч маань үндсэн ойлголтууд нь Хайдеггераас урган гарсан гэж хэлж болно. Одоо Сартрегийн бас алдартай уран бүтээл болох одоо байх ба биш гэдэг одоо being and nothingness гэдэг нь бас одоо энэ номтой айгуу төстэй бүтэцтэй энэтэй салшгүй холбоотой гэж хэлж болно. За Сартре нь existentialism-ыг түгээн дэлгэрүүлэхэд одоо маш том дүр зураг байсан гэгддэг. Одоо ангст, эрхчлөө гэмэд одоо хүний фундаментал оршихуйн шин чанаруудыг нэлээд гүн сонирхолтой уран болгож гаргаж ирсэн байдаг. Тэгээд одоо Сартре болон existential философчд орцсохсгоо одоо постмодерн философчд болох одоо Фуко, Деррида зэрэг хүмүүсээс Хайдеггергүйгээр ерөөхдөө төсөөлөхөд амар хэцүү. Ер нь 20 дугаар зууны философиг тэр чигтээ Хайдеггергүйгээр төсөөлөхөд бол айгүй хэцүү. За тэгэхээр оршихуй гэдэг энэ амар сэдв чи юу вэ? Аль эртний грекээс ахуулаад одоо Аристотл, Плато, Сократес ер нь бас тэрний өмнөх одоо pre-Socratic философч хүртэл одоо оршихуйн талаар өөрсдөө байнга гайхшруулсаар ирсэн тийм ээ. Миний өмнө байгаа энэ ширээ яг үнэхээр байгаа юу? Эсвэл энэ зүгээр хийсвэр тусгалаа би төсөөлөд байна уу тийм? Эсвэл бурхан гэж байгаа юу? Оюун санаа гэдэг зүйл одоо бие махбодоо салангад тусдаа оршин байдгүй. Ерөнхийдөө энэхүү асуултууд бүгд байгаа юу гэдэг байх гэдэг ойлголтыг хүндэт байна да. Харин Хайдеггер энийг анзаараад философчдын хэрэгжилж байгаа энэ байгаа байх гэдэг үгсээр яг юу хэлээд байгаа юм бэ гэдэг тухай ахин бодуулахыг ерөөдөө зорьсон. Түүний хувьд одоо бид энэ үгийг хангалттай мэддэг юм шиг хэрэгэлдэг хэрнээ яг үндэ нэг бодож үзээгүй байдаг юм байна. Бид нар энэ байх, орших гэдэг зүйлийг хангалттай гүн авч үзэх хэрэгтэй гэж үздэг. За ер нь солиорсон биш оршихын талаар ярьж дипэрч яах гэж байгаа юм бэ гэж гайхаж магадгүй л дээ. Энэ номын тухай ярьснаар одоо бууз олж идэхэд амар болохгүй, мөнгө хийхгүй, илүү хөөрхөн болох нь харамсалтай. Гэхдээ нэг давуу тал бол байгаа шүү дээ. Тэр нь одоо философи сонсдгоо найз байгаа чи одоо оршихуй байх гэж юу гэсэн үгийг мэдхүү эн чинь өөрөөсөө урд дэлхийн дунд аль хэдийн байх бусдыг анхаарах гэсэн утгатай байхгүй юу? Ойлгосон юмстэй гэж толгойг нь эргүүлж болно. За гэхдээ оршихуйн тухай бодох ер нь цаанаасаа татгаа үстэй гоё л доо. Хэрвээ одоо энэ дэлхий дээр бүх практикал асуудлаа шийдээд цааш амьдралыг ямар ч сайжруулах аргагүй болчвол ер нь би яг хин юм бэ? Юу юм бэ? Орших гэдэг нь яг ямар утга учиртай юм бол оршихуй гэдэг зүйл ямар бүтцтэй юм бол ямар шин чанартай юм бол гэж гайхахаас өөр яах вэ?
хүн болж төрчөөд ер нь ингэж ганц ч удаа бодохгүй энэ цогц төгөлдөр оршихууга гайхшихгүй өгөхөд өгөл нэрэ амтнаас ялгарах лаг тарих за яагаад хэрэг алах уу. За тэгээд бас яг үндэ энэ хүү метафизикийн ойлголтод тамаглаад бол айгу чухал. Яг тэгвэл эдгээр маань бидний тарьж байгаа модны үндэс суурь нь болж өгдөг. Одоо Германы алдарт философч Ницшег жишээ болгож авъя л да. Хэрвээ Ницше бурханд итгэдэг байсан бол яг уу түүний философи нь оронгороо эргэж дэлхийд даяараа бидний сайн мэдэх одоо God is dead буюу одоо бурхан өгсөн гэдэг тунхаглал маань оршин байхгүй байх байсан. Цаашлаад одоо домино эффектээр түүний бүх агуу философи хүн төрөлхтний тухай гүн ойлголтод орох байсан. Иймээс метафизик бол одоо маш фундаментал ойлголт. За тэгээ метафизикийн ойлголтод бусад философи дээр шууд бас айдлаар ч гэсэн тусгагдсан байдаг. Бодит ертөнц, оршихуй, бие гэдэг зүйлүүдээс ер нь чанга атгах жижил бусад бүх ойлголтод нь илүү тод чанга гарч өгдөг баха. За тэгээд энд бас Хайдеггерийн одоо Being and Time гэдэг ном нь тусдаа ертөнц гэж бас хэлж болно. Хайдеггерийн ертөнц, Хайдеггер одоо өөрийн гэсэн шин нэр томьёонуудыг өөрөө бий болгож тэгээд тэднэрээ айгүй их номондоо ашигладаг. Хайдеггерийн байх бат хугт Being and Time гэдэг ном нь философиг тэр чигт нь шинчлээд гаргаж ирсэн гэж хэлж болно. Хайдеггерийг одоо хялбар энгийн үг хэллэгээр ярьсангүй гэж хүмүүс их шүүмжилдэг л дээ. Бидний таньж мэддэг одоо зүйлийг танихгүй, тодорхойгүй, улам ойлгомжгүй болгодог. Одоо Хайдеггерийн философиг ойлгож авахаас илүү нэг тийм гацрахалтай харийн мэдрүүлэхэд л зориулагдсан гэж боддог хүмүүс бий. Хайдеггер энэ ив хавгүй байдлаа хүлээн зөвшөөрдөг ч гэсэн түүний хувьд бол энэ нь философийн түүхийг одоо оронгороо эргүүлэх шаардлагатай жижиг төлбөр золиос гэж хэлт юм байна. Тэгээд ер нь хараад хахад одоо Хайдеггер, Wittgenstein зэрэг философчдын нэг түгээмэл юм нь энэ хэл гэдэг зүйлтэй амар нарийн тооцоод үздэг. Бидний энэ философийн ойлголтуудыг бусдад хүргэж ойлгуулахад хэрэглэж байгаа цор ганц зүйлээ бол энэ хэл гэдэг юм шүү дээ. Хэл бол бидний хэрэглэж байгаа зэвсэгэл гэсэн үг, байлдж байгаа сэлэн маань бидний тавьж байгаа философийн асуулт одоо хариулт бидний бичиж байгаа ярьж байгаа үг хэлний дагуу хязгаарлагддаг. Ийм болохоор ер нь хэлний философи гэдэг нь бас тусдаа айгу том салбар байдаг бах. Бас ийм болохоор Хайдеггер ерөнхийдөө яг оновчтой байхын тулд шинэ үг томьёонуудыг хэрэглэдэг бах. За тэгээ аяанда яагаад ер нь Хайдеггер өөрийн гэсэн шинэ үгнүүдийг гаргаж ирж ашигладгийг ерөнхийдөө ойлгох бах. Зохиосон үгнүүдийн зармыг нь одоо герман хэлнээс өөр хэлэнд болгоход бүх жижиг нюанс, нарийн өнгө аясыг нь хадгалахад маш хэцүү гэдэг юм байна. За бас тэгээд нэг зүйлийг дуртахад Хайдеггер маань ерөнхийдөө их үедээ энэ Being and Time-ыг бичиж байхдаа одоо нэг зүйл нэгдүгээр хэсгийг гаргаад тэгээд ерөнхийдөө үргэлжлүүлэх санаатай байсан. Гэхдээ сүүл рүүгээ ерөнхийдөө өөрхөн философи баг зэрэг хуурсан байдیں۔ Тэгээд энэ ажлыг ерөнхийдөө гүйцээж чадаагүй. Гэхдээ сүүлийн Хайдеггер, эхний Хайдеггер гэж ерөнхийдөө хоёр хуваадаг л та. Тэгээд сүүлийн Хайдеггер нь ерөнхийдөө бас хэлэнд амар их ач холбогдол өгдөг. Хэл ерөнхийдөө яг бидний бодит ертөнцтэй харгалцдаггүй гэдэг зовлонтой учирдаг гэх юм уу. Тэгээд тийм болохоор бас Хайдеггер одоо яруу найргийн тухай айгүй их ярьж эхэлдэг. Тэгээд яруу найраг нь ерөнхийдөө одоо энэ оршихуй гэдэг зүйлийг ойлгоход илүү дөхөм найдлагыг төрүүлдэг гэж бодд юм байна. За тэгээд энэ бичлэгийн дүгнэлтэнд ерөнхийдөө одоо хүний оршихуйг тодорхойлсон түүний care гэдэг 3 хэмжээст бүтцийг тодорхойлж дуусгах хэрэгтэй байгаа нь. Энэ бичлэгний дараа хүмүүс ер нь юу сонсч байгаа гэж гайхах. Ер нь тэгч хэрэгтэй. Өөрөө одоо цаашаа тунгаажуудаад Хайдеггертэй санал зүрх гэж оролдох хэрэгтэй. Чихнийхээ хажуугаар өнгөрөөвөл ерөнхийдөө юу ч сурахгүй баха. За тэгээд Хайдеггерийн амьдралын талаар товчхон яриад тэгээд түүний Хайдеггерс ертөнцөөр алилцгаая. За Хайдеггер маань 1889-с 1976 оны хооронд амьдарсан. Германы Мескерч хотод төрж өссөн байт юм байна. Энэ нь одоо манайхаар бол Германыхаа хувьд хөдөө хэрнэл гэсэн үг. Хайдеггер нь ядуу, энгийн, католик шашинтай айлд өссөн. Багадаа ер нь католик пастор лам болно гэж боддог байсан юм лээ. Хайдеггер багасаа л их сонирхолтой характертай хүүхэд байжээ.
дуу чимээ багтай хүмүүстэй баг харц тулгардаг. Тэгсэн хэрнээ нэг тийм нууцлах хүчтэй. Түүний найзан түүнийг дурсахдаа одоо хамгийн жижигхэн биетэй сул дорой хамгийн хэрэгцээгүүнд байсан мөртлөө бид бүгдийг өдөрчээдэг байсан гэж хэлжээ. Тэрээр мөн ихэнх цагаа ой модтой дөхөм зэлүүд байршилтай байшиндаа өнгөрөөдөг байсан ба тэр орчноо философи бодоход хамгийн тохиромжтой газар гэж хэлсэн байдаг. Хайдеггерийн манай оршууд хурц ойлгох арга техник нь феноменологи дээр суурилсан. Эдмунд Хусserl гэх одоо 4-р дугаар дээр ярьсан хүн маань Хайдеггерийн багш байсан юм байна. Тэгээд Хайдеггерийн феноменологи бол ерөөдөө Хусserl-ийн феноменологи дээр суурилсан. Гэхдээ цаашаа өөрийн хэлбэр оруулж явсан гэж хэлж болно. Ер нь тийм болохоор л би Хусserl-ийг төрүүлж ярих нь зүйтэй гэж хувьдаа бодсон. За Хайдеггер анх Хусserl-ийн философиг уншиж эхлэхэд түүний философт ямар ч бурхан оролцоогүй байгааг үнэхээр гайхам биширч Хусserl-тэй ерөнхийдөө холбоо тогтоох гэж хичээж эхэлсэн. Эхэндээ тэгээд албан ёсны бүдэг бодог харилцаатай байсан ч гэсэн манайхуу яах аргагүй нууцлаг сонирхол татсан хүн учраас аяанда анхаарлыг татаж тэр хоёр илүү дотно харилцаатай болсон. Хайдеггер нь Хусserl-ийн хүүхдүүдтэй ерөнхийдөө ойролцоогын насны болохоор ч тэрөө хүмүүс Хайдеггерийг одоо Хусserl-ийн феноменологийн хүүхд гэж тоглоомоор хэлдэг байсан. Хайдеггер ч бас их аз жаргалтай, баяр хөөртэй байдаг байсан болохоор Хусserl-ийг хүндэлж аав шиг минь найздаа гэж захиагаа эхлүүлдэг байсан юм байна. Хусserl түүнд одоо чин сэтгэлээсээ хүлээн зөвшөөрөгдсөн мэдрэмжийг төрүүлдэг байсан гэж Хайдеггер дурджээ. За гисэн эдээч цаг хугацаа өнгөрөхсөн энэ хоёр маань улам хөндөрч эхэлсэн. Фрайбург гэх энэ хот нь хоёр феноменологийн хот болж хувирчээ. Хайдеггерийн феноменологи нь илүү сонирхол татсан хэлбэртэй болвол харин Хусserl-ийн феноменологи нь улам сонирхолгүй болж хоцрогцоор. За тэгээд гисэн эдээч одоо үед ч гэсэн одоо аль альных нь философи ер нь маш том нөлөөтэй. Одоо сэтгэл судлалт ялангуяа Хусserl-ийн феноменологийн ойлголт аргуудыг бол айгүй их ашигладаг. Тэгээ Хайдеггерийн философи бол философт бас амар том нөлөөтэй гэж хэлж болно. За тэгээ энэ хоёрын талаар хүмүүсээс асуухад ер нь Хайдеггерийг л илүү ойлгоход хэцүү хүндэн гэж хэлдэг. Хайдеггер бас сурагчдаа заавал шууд хариулахгүйгээр эхлээд сайн бодгож лекцэндээ ер нь анхааруулдаг байсан юм байна. Түүний хувьд одоо бодолдоо шууд орж ирсэн зүйлээ ярих нь зүгээр л нэг хоосон ховжив гэсэн үг. Философт ялангуяа маш ойлгомжтой өгөө тодорхой байх нь чухал учраас хэд хэдэн дахин тунгааж байж одоо зэгцтэй ярих шаардлагатай байдаг. За үүн дээр бас нэг чухал фактыг нэмжлэхэд Хайдеггер нь наци байсан. Бас олон муухай одоо нацитайгаа холбоотой олон муухай юм хийсэн байж магадгүй. Зарим хүмүүс энийг шаардлагатай байсан ч гэж үздэг л дээ. Одоо түүхийн нэг хэсэг нь болохоос өөр аргагүй байсан гэгддэг. Husserl маань бас еврей гаралтай байсан болохоор одоо Гитлерлийн дарлалаас хүнд дарамт авсан. Тэгээд Хайдеггерийг наци болох шийдвэр нь бас Хайдеггер Husserl хоёр холбоо тасрах шалтгаан байсан баг. За би ямар түүхч юмштэй юугаач мэдгүй тэгээд энэ тухай аль нэг талыг барихгүй болсон дээрах Хайдеггер хэдийгээр наци байсан ч гэсэн түүний одоо зохиолууд бүтээлүүд бол маргаангүй гайхамшигтай болохоор түүний бүтээлийг амьдралынхаа шийдвэрүүдээс тусдаа салгаж авч үзэхэд буруудахгүй байна. За тэгээд ном руугаа оръё. Одоо энэ номны гол зорилго бол оршихуй байх гэдэг зүйлийн бүтцийг олж нээх юм. Юуны төрөн дээр оршихуй гэж яг ямар шүү юмны талаар ярих гэдэг байгааг нь тодорхойлъё. Хайдеггерийн ойлгож байгаа энэ байх гэдэг зүйл нь өөрөө хамаатай тэрл зүйлийг хэлж байгаа. Энэ хилээд байгаа зүйлийг нь ойлгохын тулд эсрэг санааг нь авч үзвэл бас хэрэгтэй баг. Одоо өөрөө огт хамааралгүй тийм зүйлүүд ерөөхдөө хаасаагүй л байгаа. Одоо бидний мэдх ихэнх объектууд л бол тийм шүү дээ. Одоо жишээ нь тэнд байгаа чулуу өөрийнхөө тухай боддоггүй, өөрийнхөө тухай судлах нь тэр чулуунд ерөөсөө хамаагүй. Тэр чулуу зүгээр байгаагаараа л байна. Байгаагаараа л оршино. Одоо түүний энэ ороод ганц хийж чадах зүйл бол зүгээр л оршин тогтнох байх гэж хэлж болно. Хэрвээ эргэн тойронд байгаа зүйлсээ сайн харуул одоо жижиг ийдэс шоргоолж сармагчингаас
ахуулаад одоо одод гариг ирэхээс хүртэл өөрийнхөө тухай одоо тунгаах чадваргүй. Тэгэхээр байх гэдэг үгээрээ ерөөхдөө юмсын оршихуйг лав ерөөсөө хэлэхгүй байгаа. Харин энэ өөрөө хамаатай гэдэг ойлголт нь одоо харин хүн төрөлхтний хувьд бол ерөөхдөө үнэн. Бид зүгээр л одоо чулуу мод шиг байгаагаараа л байгаад байдгүй. Бид хормооч бүртээ өөртөөгөө хамаатай одоо чухал шийдвэр гаргах шаардлагатай тулдаг. За одоо юу хийх үү, даалгавраа хийх үү, ээж рүү залах уу, бууз идэх үү, хуушаар идэх үү гэл би өөрөө одоо надад хамаатай болохоор л ийм шийдвэрүүдтэй тулдаг. Ер нь хүн л ганцаараа өөрийн оршихуйн тухай асуудалтайгаа тулгардаг. Хүн л ганцаараа хорвоо дэлхийг бодож тунгааснараа одоо хий хаасаа өргөдөг. Одоо хамгийн дөхөм очих боломжтой зүйлс гэвэл амьтад байж магадгүй. Бид нар үнэхээр одоо тэд нар өөрсдийнхөө тухай боддгоо үгүй юу гэдэг талаар шууд хараад хэлж мэдэхгүй л дээ. Гэхдээ тархийг нь судлаад үзэхэд угаасаа биологи талаас боломжгүй байдаг. Амьтад бидэнд байдаг prefrontal cortex гэдэг тархины бүтцэнд байдгүй. Тэгээд энэ бүтц нь ерөнхийдөө хүн төрөлхтнийг ялгаруулж өгдөг одоо амьтнаас. Prefrontal cortex-аас үүдэж ерөнхийдөө бид янз бүрийн дээд түвшний цогц бодлыг бодох чадвартай байд юм байна. За зөвхөн хүн төрөлхтөн л өдөр тутмынхаа амьдралд одоо байх буюу оршихуйн тухай ойлголттой үйл хөдлөлөө хийдэг. Бас хүн төрөлхтөн л байгаа гэж яг юу юм бэ гэдгийг бодож тунгаах нөөц болцоотой. За юу ч гэсэн Хайдеггер маань зөвхөн хүний оршихуйн талаар ярьж байгаа болж таарлаа. Живэт хоёрын талаар ярьж байгаа болж таарлаа. За үүнийг хараа яаж судлах вэ? Ямар арга техник ашиглах вэ гэдэг дээр бол хариулт нь бол феноменологи. Одоо бид феноменологийн чиг хандлагыг ашиглах болно. Тэгээд феноменологийн талаар товчхон дуртахад бол энэ маань картешин үзлийг няцаасан одоо бодит үзлийг шууд илүү хомсраас бодит байдлыг шууд илүү хомсраас шинжилэн задлж одоо мөн чанарт нь хүрэх шинжилгээ ухаан гэж хэлж болно. Одоо биднээс салангад ангид оршиж буй тийм объектив ертөнцийг би гэдэг энэ субъектив бит хүртэж байгаа гэдэг зүйл байхгүй. Ерөнхийдөө феноменологи өнцгөөс олвол тэр феноменологи ертөнц гэж л одоо чиний харж мэдэрч байгаа цорын ганц зүйл байгаа. Мөн бидний одоо сэтгэл хөдлөл нь энэ хүрч мэдэрч байгаа одоо феноменологи ертөнцид байгаа зүйлсээ олон янзын өнгөөр бодож байгааг картешин үзлүүд ерөөхдөө айгүй сул тал гэж үздэг. Үннээс гажууд болдог гэж үздэг. Харин феноменологчдын хувьд бол утга учир нь одоо зөвхөн мэдрэхүү сэтгэл илүү хомсрал дамжуулж бий болдог бөгөөд одоо энэ сэтгэл хөдлөл нь ерөөхдөө утга учирынх нь баг нэг хэсэг гэж хэлдэг. Феноменологийг бас товчоор феноменог дүрслэх үйл явцаар тодорхойлж болно. Одоо хөөсрөлийн нэг жишээ байсан шүү дээ. Энэ одоо аяхтай кофе ирчээд яг юу юм бэ? Одоо гэж асуудаг. Тэгээ нэвтрхий талын фактуудаар дүүргэсэн ч гэсэн яг миний урд байгаа энэ аяхтай кофе гэж юу хэлээд байгааг ерөөсөө хэлж чадахгүй. Нөгөө төвөр бас үүний талаар хувийн мэдрэмж дурсамжуудаа хуваалцсан ч гэсэн тэр аягыг ойлгоход хүрэхгүй. Харин энэ кофе бол одоо анхлон, баялаг үнэртэй, газрын чимшиг, хөрс шорооны чимшиг тийм амттай аягны амсарнаас нь одоо уур аяархан савсан. Урууландаа хүрэхэд энэний одоо зузаан шаазан ханнуудаас нь шингэн нь миний ам руу шилжиж жиннэ хөнгөрдөг. Ихэндээ дулаахан тэгснээ дараа нь хурц харангийн амт нь хилэнд жинрэн өгөөд намайг тайвшруулж одоо тухтай дулаан мэдрэмжээр намайг аргадаж намайг илүү сэргэг сонортой болгодог. Одоо энэхүү амлалтууд бас хүлээж байгаа энэхүү мэдрэмжүүд өнөр өг амт зэрэг одоо бүгд л феноменогийн нэг хэсэг. Одоо энэхүү экспириенсээр дамжуулж л ерөнхийдөө бүх үнэнд хүрч байгаа одоо ийм зүйлийг хэлж байгаа. Тэгэхээр феноменог дүрслэх гэдэг энэ явц бол айгүй чухал. За тэгээ феноменологийг хальт сансан байх ерөнхийдөө феноменологи бол энд чухал. За тэгээд чамаас чи яг юу юм бэ гэж асуувал яг юу гэж хариулах вэ? Одоо бид нар ер нь энэ байгаа оршихуй гэдэг үгнүүдээр яг юу яриад байна вэ? Бид ерөнхийдөө нэг би гэж яг юу вэ гэдэг бүдүүг адаг ойлголттой байдаг. Би оршихуй гэдэг үгсийг сонсоход бидний
толгойд орж ирдэг ерөнхийдөө зүйлүүд бас дурдах юм бол нэгдүгээрт одоо бие юм авахд бидний хамгийн сайн удирдах чаддаг ер нь бидний контролд байгаа ганц зүйл бол бидний бие юм авахд. Тэгэхээр ерөнхийдөө бие гэдэг зүйл бие юм авахтай бол угаасаа саршгүй холбоотой. Ил ухамсар гэдэг маань бас айгүй чухал болоод одоо миний 5 м хүүгээрээ мэдэрч харж сонсож өндөрлж хүрч одоо бодож байгаа гэсэн янз бүрийн зүйлүүд одоо яг одоогийн хорон мөчийн тухай мэдээллүүд маань ерөнхийдөө бас намайг айгүй их тодорхойлж байгаа. Оюун санаа гэдэг бол бас чухал одоо бидний сэтгэх юмыг ургуулсан болгох чадварын үндэс суурь гэж хэлж болно. За бас сүнс юм уу сүнслэг бие гэж бас болно. Одоо бие махбод ухамсар оюун санаанаас цаад түвшний энерги юм уу тийм сүнслэг зүйл гэж бас зарим хүмүүс ярьдаг. Эсвэл бас ерөнхийдөө зөвхөн хүн төрлөختөнч гэж хэлж болно. Одоо эцсийн спид бүгд хүн төрлөختний нэг л жижигхэн амтэн шүү дээ. Одоо хүмүүс цаанаасаа юм яаж ийн би ч гэсэн ерөнхийдөө тэгж хийх генетикийн материалаар угаасаа бүрдсэн байдаг. За гэх мэтэр одоо хэдийгээр эдгээр дурдсан зүйлүүд нь одоо бие гэдэг зүйлтэй холбоотой ч гэсэн одоо Хайдегерийн хувьд эдгээрийн аль нь ч хүний оршихуй гэдэг зүйлийг бүрэн дүрсэлж чадахгүй. Одоо феноменологийн чиг хандлагаас хүртэж байгаа зүйлд эдрийн ерөнхийдөө аль нь ч хангалтгүй байдаг. Феноменологи нь тэр чигтээ одоо ил ухамсарт юу ирж байгааг судалж байгаа боловч ерөнхийдөө бас ил ухамсарч гэсэн цаашаа одоо ингээд бодоод ирэхэд хангалтгүй болж байгааг ерөнхийдөө тайлбарлана. За тэгээд эдгээр өгнүүдээр одоо оршихуйг тодорхойлвол бас эдгээр өгнүүд нь одоо цаана метафизикийн ойлголтууд, үзэл бодлууд, аксиомуудтайгаа ярих бах. Одоо бие махбод оюун санаа, ухамсар гэдэг зүйлүүд маань цаанаас маш тийм нарийн тодорхойлттой. Тэгээд одоо их оршихуй гэдэг их фундаментал зүйл ярих гэж байгаа болохоор одоо шинэ үгийн хэрэгцээ ерөөхдөө гарч ирдэг. За тэгээ Хайдегер өвөнд Dasein гэдэг герман үгийг сонгосон байдгийн. За тэгэхээр Dasein гэж яг юу хэлээд байна гэж ерөөхдөө тодорхойлох гэж үзье. За Dasein-ыг махчилж орчуулвал да гэдэг нь одоо тэнд сайн гэдэг нь байх, орших гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө нийлүүлээд тэнд байх, тэнд орших гэж ойлгож болно. За да гэдэг үгийг бас ерөнхийдөө давхар одоо өнгө аясаар нь авч үздэг. Одоо энэ өөр утга нь бас нээлттэй хаагдмал биш гэсэн утга санаатай байт юм байна. Хаагдмал биш гэдэг нь ерөнхийдөө одоо заавал боломжит хувилбар байгааг илтгэдэг гэх юм уу. Энэ нас ерөнхийдөө сүүлийн хэсэгт илүү тод гарч өгөх баг. За тэгээд Dasein-ыг ойлгож эхлэхэд онтик болон онтолог анализын чиг хандлагуудын ялгааг гаргах нь зүйтэй. Одоо Dasein-ыг олж мэдэх энэ үйл ажиллагаа нь философик тэр дундаа онтологийн чанартай байх хэрэгтэй гэж Хайдегер үздэг. За амьдрал дах маш энгийнэг моментыг авч үзье л да. Дэлгүүрлөө алхах. За онтик хандлага гэдэг нь товчхондоо фактуудын тодорхойлт болон хэмжээрүүдийг л хэлж байгаа. Одоо математик, физик, хим, сэтгэл судлал зэрэг шинжилгээ ухааны салбаруудаар бид юмс үзэгдлийг хангалттай дүрсэлж болно л доо. Би гэдэг хүн одоо би гэдэг энэ объект хэдэн километр цаг хугацаанд даалгах чинь ийм эдисээс бүрдсэн. Тэгээд тархинд нь ийм мэдрэлийн эсүүд одоо буцалж байна. Хоорондоо холбогдож байна. Эсвэл ийм химийн оруулууд явагдаж байна гэх мэтэр дүрсэлж болно. Сэтгэл судлал бол бас одоо юу гэдэг энэ хүний царай нэлээд ууртаа харагдаж байгаа болохоор дотор нь 5% байна ч гэдэм үү тэгж магадгүй. Би бол гэхдээ нэг тийм ууртаа шихгүй ихтэд царайтай үнэлтэй гэдэг таахгүй. За тэгээд онтологийн хандлага гэдэг маань харин яг энд онтикоос илүү ялгаатай. Одоо Dasein-ы утга учир гэсэн чиг хандлагт илүү анхаарал хандуулдаг. Одоо хүн гэдэг зүйлийн цаад натурал мөн чанартай холбоотой гэж хэлж болно. Одоо юм бүхэн чамд яаж тусж байгаа, тэр дундаа яг ямар утга учир болж байгааг анзаардаг. Одоо феноменологийн үндсэн ойлголт байдаг шүү дээ. Кофе нь одоо чамд яг яаж мэдрэгдэж, яаж олгогдож байгааг одоо тэр зүйлд нь бид нэр төлөвлөснөөрөө илүү мөн чанарт нь төгтөх шиг бас ерөөдөө шинжлэх ухааны фактууд, хэмжээсүүдээр хичнээн дүрслэх гэж үзсэн.
үтсэн ч гэсэн одоо бидний феноменологи ертөнцид ямар ч мэдээлэл өгөхгүй хоосон зүйл гэж хэлж болно. Иймээс одоо онтог анализ нь нөлөөгөө. Харин онтологийн чиг хандлага гэдэг маань одоо Дазайны утга учир гэсэн зүйлд одоо айгүй их анхаарал хандуулдаг. Хүн гэдэг зүйлийн одоо цаад натурал мөн чанартай илүү холбоотой. За нэг жишээ олгож авъя л да. Эрхчлөө гэдэг ойлголт. Бид бүгд оршихуйн одоо шийдвэр гаргахтай ихэнх хорон мөчтөд тулгардаг. Үүний талаар ямар ч матери судлалын шинжилгээ ухааны салбар ярьж чадахгүй. Сэтгэл судлал хүртэл хүний шийдвэр ийм тийм байдаг, ийм процессор явагддаг гэдэг хэмжээснүүдээс ч цаашлахгүй. Эрхчлөөний сонголт гэдэг хийсвэр зүйлийн бүтцийг бидэнд ерөнхийдөө тайлбарлахад хүрэхгүй. Хичнээн шинжилгээ ухаан гэдэг зүйл нь одоо агуу өрн төлөөтэй ч гэсэн бидний оршихуйн тухай бүрэн гүйцэд ойлголтыг өгч чадахгүй. За тэгэхээр ер нь сонирн болоо явчлаа шүү. Яг юу ярих гээд байна тий. Дазайн гэдэг юмыг л ерөнхийдөө задлан шинжлэх гээд байгаа. Дазайны цаана ямар мөн чанар нөхцлүүд шаардлагатай байж иж бид өөрсдөө болон одоо бидний эргэн тойронд байгаа зүйлс бидэнд утга учиртай болж тайлбарлагдаж өгч байгааг ерөнхийдөө сонирхож байгаа. Дазайныг одоо бас илүү үйл хөдлөлийн шинжтэй хэлбэртэй гэж ойлгодог. Тэгэхээр бид нар ерөнхийдөө одоо Дазайны үйл хөдлөлийг дараагийн хэсэгт судлах болно. Тэр дундаа бусад зүйлстэй юмстай тулгарх хэв маягуудыг судлах болно. За энэхүү анализ нь онтологийн чанартай байх бөгөөд бид Дазайныг өдөр тутмын энгийн хорон мөчөдөд нь авч үзнэ. Бид өөрсдөө өдөр тутмыг анализ хийн гэсэн үг л дээ. Нэгсэндээ. За юуны төрөнд Дазайны салшгүй нэг хэсэг бол одоо бусад зүйлсээ оршихуй гэдэг зүйлийг тодруулах хэрэгтэй баг. Одоо яагаад бидний оршихуй бусад гэдэг зүйлээс нэгт хамааралтай юм бэ? Хэрвээ бидний оршихуйтай зэрэгц эрхэн тойрондох юмс үзэгдэл зүйлс байхгүй байсан бол бид нар одоо хов оосон окторгууд уусч өөрсдөө ч ялгаж анзаарах шаардлагагүй болж хуурах баг. Иймээс босод одоо юмс үзэгдэл болон тэдэнтэй тулгарх харилцах ялангуяа гар үе оролцох гэдэг нь одоо бидний оршихуйн салшгүй нэг хэсэг юм. Ялангуяа контекст болон эргэн тойрон орчинг нь аваад хайчвал ерөнхийдөө бүх зүйл утга учир алдагддаг. Алах гэдэг зүйлийг жишээ болгож авъя л да. Алхахтай холбоотой одоо бүх хүрээллээс нь салгаж авч үзвэл зүгээр л нэг жижиг модон бариул төмөр хошууны нийлүүлэг болж байгаа юм те. Хэрвээ бүр бариулт юм уу одоо хошууч гэдэг ойлголт шаардлагагүй болно шүү дээ. Алах гэдэг зүйлийг яг масс хэлбэрээр нь авч үзвэл за тийм. Тэгэхээр иймээс бид феноменологийн ертөнцийн байнга бусад этгээдүүдтэй тулгардаг тийм үү. Одоо үүнийг судалцгаая. Угаасаа бидний өдөржин хийж байгаа момент бүрийг тодорхойлбол бусад зүйлстэй харилцах, оролцох, холбогдох гэдэг зүйлүүдээр л яригдана. Хайдеггер ийм болохоор л ерөнхийдөө Дазайныг өдөр тутмын үйл хөдлөл талаас нь авч үздэг. За бидний бусад зүйлстэй харьцах тулгарлыг Хайдеггер 3 ангилж байгаа. Энэ 3 нь бол ready to hand, present hand болон unready to hand гэж байгаа. За ready to hand гэдэг маань гарт бэлэн, present hand гэдэг нь гарт байх, unready to hand гэдгийг гарт бэлэн биш гэж орчуулж байгаа. За тэгээд ихтэйс нь эхлээд тайлбарлаа явъя. За юуны төрөнд зүгээр нэг ажиллаа хийж байгаа можааны жишээ авч үзье. Одоо эхлээд энэ можаа маань одоо алхаараа юм хатж байгаа үйл хөдлөлийг ерөөхдөө можааны феноменологийн өнцгөөс авч үзье. Энэ хүн одоо ажилдаа төвлөрөөд ажлынхаа нэг хэсгэнд болж гар үе болж оролцох үед алах гэдэг зүйл нь энэ хүний ил хомсорт орж ирдэггүй. Энэ нь юу гэсгүй үгүй гэхээр одоо алахыг байгаа үгүйг нь анзаарч мэдэрдэггүй гэсэн. Тэр можаа ажиллаа зогсоогоод алахыг ажиглаж эхлэх хүртлээр энэ алхам түүний феноменологи ертөнцид харагдахгүй. Одоо хөөсрлийн кофедо жишээн дээр хүн болвол ингээд кофендо төвлөрдөө штэ. Кофего маш сайн мэдрээд энэ ийм зүйл байна, тийм зүйл байна гэдэг шиг харин алхан дээр бол яг эсрэгээрээ хий хоосон орон зайг эзэлж байгаа гэж хэлж болно. Тэгээд цаашлбал энэ можаа нь өөрөө өөрхөө байгаах ч анзаарахгүй байгаа. Тэр мөчөд одоо
байгаа зүйл гэх юм бол бидний анзаарч байгаа тэр experience болж байгаа зүйл үйл хөдлөл гэдэг зүйл байгаа. Энэхүү бидний анзаарч байгаа одоо анзаарал, мэдрэмж, ил ухамсарнаас субъект, объект хэлбэргүй одоо феноменологийн ертөнцид ямар нэг объектив салангат ертөнц гэж байхгүй. Тэгээ түүний хүртэж байгаа би гэдэг субъект байхгүй. Харин зөвхөн үргэлжилж байгаа тэр үйл хөдлөл феноменал гэж байгаа. Одоо алхахтай жишээн дээр бол алхаар хадж байгаа феноменал бидний ухамсарт орж ирж байгаа. Тэгээ бидэнд анзаарагдаж байгаа зүйл юм. Тэгэхээр бид өөр зүйлсүүдийг болол анзаарахгүй байгаа. За тэгэхээр бидний өөр зүйлтэй тулгарч байгаа энэ зүйлийг анализ хийхэд одоо бидний ил ухамсар болон анзаарах чадвар хангалтгүй байгаа. Энэхүү феноменыг дүрсэлж хэлэх үг философт ерөөхдөө байдгүй. Бидний хилэнд бас аахгүй. Яагаад гэвэл ямар ч хэрэгцээ аахгүй. Яагаад гэвэл бүх зүйл айгүй сайхан явж байгаа. Бүх зүйл урсгал урс шиг усч тонглог мэдрэмжийг өгч байгаа болохоор биднэрт ямар ч энийг асуудал болгож тодруулах үг хэрэгцээгүй байдаг. Харин энийг бол Хайдеггер маань ready to hand буюу гарт бэлэн гэж орчуулж байгаа. За можааныхаа жишээн дээр үргэлжлэе явъя. За мань можаан тэгээд алхаараа сайхан юм хадаа сууж идэл гинт алхаа нэвтэрчихжээ л дээ. Алхаа эвдрэнгүүт мань хөө одоо алхаа барьж агаад анализ хийж эхэллээ. Тийм үү? Одоо энэ маань хоёр дахь ангилал буюу одоо present hand буюу гарт байх гэдэг ангилалд орж байгаа. Одоо зөвхөн ямар нэг зүйл эвдрэх юм уу буруу болоход л энэ одоо тонглог урсгал ус шиг мэдрэмж маань алдагдаад тэгээ бид нар нэг тийм асуудал шийдэгч одоо шинжлэх ухааны эрдэмтэн байт юм уу? Заавал тийм байх ч албагүй л дээ. Тийм одоо тийм анализ хийдэг хүн болж хуурдаг. Тэгээд алхахныхаа одоо хошоо бариулыг нь салгаж агаад янз бүрийн одоо онтог шинж чанаруудыг хэмжиж анализ хийж эхлэх нь ерөнхийдөө бас бидний мэдэх картешн хандлагатай илүү ойрхон. Одоо энэ алх гэдэг объектийн хатуулаг чанар, бүтэц, функц, үнэр, амт юу гэдэг хүрээнээс нь одоо орчин хүрээнээс нь салгаж агаад тусдаа авч үздэг анализээ хэлж байгаа. Ер нь барооны философи нь оршихуйг ерөнхийдөө онтог хандлагаар анализ хийсэн байдаг. Энэхүү одоо гарт байх гэдэг бүтц нь ерөнхийдөө юмсыг тусдаа салгад өөрөө дангаараа оршиж байгаа өнцгөөс хардаг. Одоо энэ дээр бол Декарт айгу тийм тод жишээ болох бах. Одоо Декарт ч бас нөгөө нэг лаг бас ажиллаж байгаад ингээд үнэр амт мат юу гэдэг энэ ла гэж юу хэлээд байна гэж яг тусдаа салангад авч үздэг. За тэгээд ер нь ширээ сандал мод юу гэдэг юмс олгон бас бид нар анализ хийхдээ одоо тусад нь авч үздэг. Одоо Аристотель, Платогийн хувьд болвол одоо substance гэдэг нэр том яадаг. Тэр зүйлээрээ тэр одоо оршин байгаа юмсыг төлөөлүүлдэг. Энэхүү одоо substance гэдэг зүйл нь янз бүрийн шинж чанаруудтай. Одоо алхах маань одоо жишээ нь хатун, одоо дулаан. Тэгээ ерөнхийдөө үнэр амтныхын хувьд ийм байдаг ч гэдэг юм уу. Янз бүрийн шинж чанаруудаар нь дурддаг. Тэгээд юмсыг бол тийм одоо шинж чанаруудтай одоо substance гэж үздэг. Тэгээ энэхүү шинж чанаруудыг нь бас салангад тусдаа зөвлөд гэж үздэг л дээ. За энийг бол ерөөдөө гарт байх гэж хэлээд байгаа. Хоёр дахь ангил. За сүүлийнх нь ангил бол гарт бэлэн биш байх гэж хэлж байгаа. Одоо бидний хэрэгжилжсэн алхах маань одоо саяны можааны маань алхах маань эвдрээд тонглог мэдрэмж төрхөө болоод зогсохгүй биднэрт ямар ч хэрэгцээгүй болох үед энийг unready to hand буюу гарт бэлэн биш гэж байгаа. Энэ маань ерөөхдөө сүүлийнх нь ангилал. Тэгээд алхах маань одоо эвдэрэхэд бид нар алхахтайгаа ямар ч гар бие оролцох болцоогүй болж хуурдаг. За тэгэхээр ийм гурван ангилал ерөөхдөө байдаг. Тэгээд Хайдеггер ерөөхдөө номдоо яг ингэж хэлдэггүй ч гэсэн ерөөхдөө энэхүү тулгарлыг бид нар ерөөхдөө хэрэг уусч гар бие оролцох мэдрэмж оролцооны дагуу одоо спектрум дээр үзэж болно. Тэр зүйлдээ одоо маш их гүн гар бие оролцож байгаа үед гарт бэлэн гэж хэлж байгаа. Тэр хийж байгаа зүйлээ хийхээ болцсон ч гэсэн одоо буцаж оролцох боломжтой. Гэхдээ заавал гар бие оролцохгүйгээр тэр зүйлээ ширтэж анализ хийж суухыг гарт байх гэж байгаа. Тэгээ огт хэрэглэх гар бие оролцох боломжгүй болчих үед нь гарт бэлэн биш гэж байгаа.
За мөн энэ анализаас харахад байх гэдэг нь байнга энэ дэлхийд оролцож байгааг хэлдэг. Хорон мөч бүрт бид аль хэдийн оролцож ихэнхдээ ямар нэг зүйлийгээд ерөөхдөө завгүй сууж идэг. Бид нар хизээч өөрсдийгөө огт юу ч хийхгүй юмыг харж ширтэж суугаад байдгүй шүү дээ. Зүгээр орон дээр хөвтөж байхдаа хүртэл бид нар одоо оролтойгоо оролцож гин гэсэн үг те. Орон дээр хөвтөөд тэгээд оюун санаагаараа бас бусад зүйлсийг одоо феноменологи ертөнцид авчирч бодож юм бодож идэг. Тэгээд Хайдеггер бас хэлэхдээ бид юмстай ихэнхдээ хэрэгсэл маягаар тулгардаг гэж үздэг. Одоо ямар нэгэн ажил хийхийн тулд гэсэн үг. Одоо хоол их, бичих, үсээ янзлах гэх юм одоо ормаанд хэвтэх хэрэгсэл, алах маанд юм хадах хэрэгсэл гэх мэт бид ихэнхдээ юмыг ерөөдөө тунгааж боддоггүй. Тэр бол Картезиан жиг хандлагыг хэлээд байгаа. Харин илүүтэйгээр тийм гарт байх гэдэг бүтэц буюу одоо алхахыг гартаа хатгаад үйлүүдэл хийж эхэлдгийг л одоо гараараа алхаараа хадаж эхэлдгийг л ерөнхийдөө хэлээд байгаа. Тэгээ энэ нь бол бидний ихэнхдээ хэрэгэлдэг үндсэн тулгуурлын хэлбэр гэж үздэг. Бид нар угаасаа алхахыг ямар энэ алах гэдэг бидийг ширтэх гэж гартаа барьдгүй шүү дээ, тий. За тэгээд үргэлжлээд being in the world гэдэг ойлголтын тухай ярив. Би түрүүн хальт дурдсан шиг одоо Дасайны салшгүй нэг хэсэг болвол босод зүйлсээ оршихоо гэж хэлсэн. Энэ нөхцөлийг бүр чангаруулбал одоо Дасайн байх гарцаагүй бөгөөд хүртэлцээтэй нөхцөл нь босод зүйлсч гэж бас хэлж болно. Нэг нь нөгөөгээр оршихгүй гэсэн үг. Үүнийг ерөнхийдөө дэлхийн дунд байх гэж нэрлэдэг байгаа. За энэ дэлхийн донд байх буюу being in the world гэдэг нь нэг залгаатай нэг үг шүү. Энэ бол айгүй хамаатай. Гэхдээ энэ дунд байх, оршин байх гэдэг нь одоо хундган дотор байгаа ус юм шиг ерөөсөө төсөөлж болохгүй. Харин дэлхийтэйгээ цуг нэгэн зэрэг холбоотой хажууд нь залгаатай байгаа гэж ойлгох хэрэгтэй. Ийм болохоор дэлхийн дунд орших гээд нэг үг болгож байгаа учиртай юм аа. Хайдеггер нь ерөнхийдөө энэ үгээрээ субъект, объект, ухамсар, дэлхий гэдэг одоо зүйлүүдийг бүгдийг нэгтгэсэн нэг үг болгож байгаа гэж бас хэлж болно. За дэлхийгээд тусдаа салангад ангиж ертөнцийн одоо би гэдэг субъект байна гэж ойлгож болохгүй. Энэ бол Картезиан үзэл болж таарна. Бас нөгөө төгөр одоо нэг зүйлс нь нөгөө зүйлсүүдээс үүдэж бий болдог. Нэг нь нөгөөгийнхөө шалтгаан болдог гэж бас бодож болохгүй. Нэгэн зэрэг утгатай гэсэн гэж ойлгох хэрэгтэй. Энэхүү өнцг нь ерөөдөө феноменологоос үүсэх зайлшгүй мөрдлөгөө баха. Декарт бол одоо гадаад объектив ертөнцийн оршихуйг байгаа үгүйг батлах гэж хичээдэг тий. Харин Кант бол ерөөсөө бидний гадаад орчин ертөнц байгааг баталж чадахгүй байна. Ямар муу юм бэ гэж ярьдаг. Тэгэнгүүт Хайдеггер бол юу вэ? Бүр ингээ гадаад ертөнц байгаа үгүйг батлах гээд байгаа чинь айгүй муу штэ. Бидний энэ дотоод ертөнцтэй гаццсан тийм зүйл биш штэ гэж хэлэх байсан бааха. Харин Хайдеггерийн хувьд бол одоо энэ зааг нь ерөөдөө байхгүй болсноор дэлхийн дунд байх гэж ерөөдөө бас энийг ойлгож болно. За дэлхий гэдэг зүйл нь бидний тийм нээлт хийж олсон зүйл бол биш. Харин би бол дэлхийтэйгээ цуг эхэлдэг. Дасайн нь дэлхийгээр эхэлдэг. Хүйсрэл одоо Декартийн хувьд бол би гэдэг зүйл нь тусгаарлагдсан зүйл юм шиг үздэг л те. Одоо Хайдеггерийг авч үзэж байхдаа бид нар объект субъект ярьж эхлүүл ерөнхийдөө хүйсрэл рүү төлөвлөж байгаагаас ямарч ялгаагүй болно. Одоо хүйсрэлийн феноменологи нь ил ухамсарт юу ирж байгааг судалдаг штеп. Энэ кофе ийм тийм байна гэж. Энэ нь одоо ч гэсэн яг субъект одоо би гэдэг зүйл объектуудыг ингэж тунгааж бодож байгаагаас бас ялгаагүй гэж хэлж болно. Харин Хайдеггерийн хувьд түрүү ярьсан шүү дээ. Бидний ил ухамсарт орж ирж байгаа зүйлүүд хангалтгүй. Одоо би алхаар алх хадаж эхлэхэд алх надад анзаарагдахгүй байгаа. Тийм болохоор хүйсрэлийн феноменологи бол энд ерөөсөө хангалтгүй болж таарч байгаа. За байх буюу орших гэдэг нь Дасайны одоо хаяа байдаг, хаяа байлгадаггүй тийм шин чанар бол биш юм аа. Дэлхийн дунд байх, орших
гэдэг нь би одоо нүдэн ансан ч гэсэн хамаатай байж л байдаг зүйл. Энэ дэлхийн донд байх гэдэг нь үргэлжийн зайлшгүй мөн чанар болж тарж байгаа. За дэлхийд байна гэдэг нь битээрээ байгаад зогсохгүй. Одоо жишээ би яг өрөөндөө байгаа энэ үйл оршихуй нь орон заагаараа дэлхийн донд байгаа зогсохгүй. Би эндээ бүр харьяалагдсан байдаг. Надад нэг л тийм танил мэддэг газар болж гарч ирдэг. Яг иймэрдүү байдлаар даасаа энэ дэлхийн донд оршиж байгаа гэж хэлж болно. Үүнд бас Хайдеггерийн оролцоо гэдэг ойлголтыг тайлбарлах шаардлагатай байна. Англиар бол энийг involvement гэж байгаа. Involve гэдэг нь одоо оролцох, оролцоолох, авчрах гэсэн утгатай. За герман үгийг нь ерөнхийдөө бүх нарийн өнгө аясыг нь хадгалж орчуулахад хэцүү байдаг гэдэг юм байна. За Хайдеггерийн хувьд оролцоо гэдэг нь ганцаараа тусдаа тим нэг бүтэц биш. Харин олон оролцооны одоо маш том бүрэн цогц сүлжээний нэг өчүүхэн жижиг холбоос гэж ойлгож болно. Одоо энэ цогц оролцооны сүлжээ гэдгийг англиар одоо worldliness буюу ертөнцлөг гэж хэлээд байгаа Хайдеггер. За ерөнхийдөө дэлхийн ертөнцийн зүйлс бүрийн одоо бүх сүлжээ холбоос хамаарл одоо оролцооны цогц сүлжээг ертөнцлөг гэж байгаа. За энийг бас жишээн дээр авч үзье. Нөгөө мө алхаа ярьж эхлэе да. За алах хэрглэж байгаа нь ерөнхийдөө хадах ажиллагааг хурцгаж хөнгөвчлж байгаа тийм зорилготой байдаг тийм үү. Одоо би дээврээ хадчихсан бэ гэлээ. Тэгвэл одоо дээврээ хурдан хадах юм бол хөдний улиралд би одоо дулаахан байж чадна тий. Тэгснээр одоо өөрийгөө хамгаалж чадна. Өөрийгөө тэгж хамгаалснараа илүү тийм аюулгүй байж чадна. Амар амгалан байж чадна. За тэгээ цаашаага илүү олон бууз идэж чадна. Гэх мэтэр одоо алах гэдэг зүйл нь одоо гэр, байшин, дулаан, амар амгалан байдал, бууз идэх зүйлтэй хүртэл холбогдож байгаа. За миний алхдах чадвар нь бас одоо өөр чадруудаас бас хамаардаг. Одоо зогсох, гараа хөдлөх, алхаа мэдрэх, харах гэл ер нь олон юмнаас хамаарна. За тэгэл цаашаа үргэлжлээд байвал ерөнхийдөө энэ зүйлүүд маань одоо ингээл бие биентэйгээ холбогдоод яваад байдаг. Тэгээд ийм цогц оролцооны сүлжээ нь бидний өдөр тутмын одоо оршин байж харилцаж байгаа эргэн тойрны орчныг л хэлээд байгаа. Нэг ясантаа энийг ертөнцлөг гэж хэлж байгаа. ертөнцийн дээрх бүх төрлийн оролцоо холбооснууд гэж ойлгож болно. Одоо алах гэдэг зүйл нь зөвхөн одоо байшин, дээвэр, бусад одоо дулаахан байх, хамгаалах юу гэдэг хадаас ч юм уу одоо тиймэрдүү бусад зүйлсүүдтэйгээ хамааралтайгаар л утга учиртай болж бидэнд энэ алах гэдэг юм байна гэж бид нэр өөрсдөө ойлгож авдаг. Одоо энэ хүрээлэхгүйгээр одоо мод төмөр хоёрын углаг болсон юм масл гэсэн үг. Хэрвээ бид нэр одоо ингэж босод зүйлтэй холбож ойлгохгүй бол. За Хайдеггер цаашлаад маш олон төрлийн одоо оролцооны хэлбэрийг жишээ олгож өгсөн байдаг. Одоо юмтай цуг байх, юм нь дотор байх, юм үр дүнд хүрэх, юмны зүг чиглэх, юмны төлөө байх гэх мэт. Одоо жишээ нь яг одоогийн нөхцөл байдлыг авч үзье л да. Би одоо яг энэ компьютер дээр юм бичиж байгаа тий. Тэр нь одоо би энэ компьютертойгоо цуг байж байгаа гэсэн үг. Юмтай цуг гэдэг оролцоо. За өрөөнийхөө офисын ширээн дээр бичиж дээ тий. Юм нь дотор байгаа гэдэг оролцоо. За энэ подкастыг хийх гэж байгаа гэдэг нь тийм юм үр дүнд хүрэх оролцоо. За Хайдеггерийн философийн тухай танилцуулж байгаа гэдэг нь юмны зүг чиглэж байгаа тийм оролцоо. За тэгээд цаашлаад философи сэтгэл судлалын одоо подкаст ч байх гэж энэхүү яриаг хийж байгаа гэдгийг бол бас юмны төлөө байх оролцоо гэж ойлгож байна. За оролцох хэлбэр байдал нь тэгээд энэ үүнээс цааш ерөнхийдөө айгүй олон байдал хэлбэрээр гарч ирдэг. Тэгээд эдгээрүүд нь бас эсрэг хэлбэрээр ч гарч болно. Жишээлбэл юмтай цуг байхгүй байх, юм дотор байхгүй байх, юмд хүрэхгүй байх, юмнаас зүгтаах, юу гэдэг юмны төлөө биш байх ч гэдэг юм уу. Тэгээд бас энэ сүүлийн юмны төлөө байх гэдэг оролцоо нь ерөнхийдөө бас айгүй оролцоо бүрийн үндэс суурь болж өгдөг гэж Хайдеггер хэлдэг л дээ. Одоо жишээ нь компьютер маань эвдрэхэд би
одоо юуны төрөнд бухимддаг. Тэгээ энд бухимдж байгаа шалтгаан нь өөрийн одоо тэр подкаст чинь байх гэдэг зүйлийн төлөө байснаа одоо тэр оролцоо маань сааталтай учирснаар би одоо энэндээ саатлах гарч байгааг анзаараад тэр юмны төлөө байх гэдэг зүйл маань алдагдж байгаа болохоор бухимдж байгаа гэж хэлж болно. Тэгэхээр одоо ямар нэг зүйл эвдрэхэд бидний ямар оролцоотой байсныг бидэнд одоо илүү мэдрүүлж нээж өгдөг гэж хэлж болно. За энэ оролцоо гэдэг зүйл маань бас утга учиртай нягт холбоотой. Утга учир болж ойлгогдож байгаа энэ чанар нь ерөөдөө дизайнд маш хамааралтай. Одоо объект зүйл болгон бидэнд одоо ямар нэг хэрэглээний утга учираа оролцоо гэдэг зүйлийг бидэнд илтгэдэг. Одоо үүнд энэ ч бол бас сайн анхаарлаа хандуулах хэрэгтэй. Дизайныг бас өөрөөр бол зүгээр л утга учирын хөдөлгөөн гэж хэлж болно. Утга учирыг хүртэх хөдөлгөөн ч гэдэг юм уу. Одоо жишээ нь бид нар мотоцикл юм уу галт тэрний дуу чимээ сонсоход хизээч тийм абстракт долгион чимээ сонсдоггүй. Нилээн хиймэл болоод одоо төвхтэй оюун санааны цар хүрээнд авч үзчихийж л яг тэр цэвэр одоо махчлсан долгион чичиргээний хэмжүүрийг сонсно. Бид нар харин тэгж сонсдоггүй. Бидний сонсож байгаа дуу чимээ аль хэдийн мотоциклийн дуу чимээ байна. Мотоциклтэй хүн явж байна зэргээр бидэнд тэгж утга учир олж нэвчиж бидэнтэй бас гар бие оролцдог ч гэж хэлж болно. Энэ маань одоо түрүүн ярьсан алхаар юм хадгад алхтайгаа гар бие оролцож уусдаг одоо гарт бэлэн гэдэг бүтцийг бас баг зэрэг илтгэж байгаа. Хэрвээ бид нар одоо гарт байх гэдэг одоо картешн бүтцээс юмсыг тайлбарлаж эхлэвэл одоо бид утга учирыг тайлбарлахын тулд заавал объектуудын шинж чанар фактууд дээр тусгаарлаж гаргаж ирэх ёстой. Одоо би энэ алах гэдэг зүйлийг ингээд харж байгаад энэ ийм шинж чанартай байна гэдгийг одоо алах гэдэг юмас ойлгохгүйгээр зүгээр энэ мод төмрийн углуурга нь ийм шинж чанартай хатуу зөөлөн ийм функцтэй гэх мэтээр ярьж болно л доо. Гэхдээ ингэснээр ахаад л олон тийм гарт байх гэдэг бүтэц зүй одоо картешн бүтцүүдийг л нэмж гаргаж өгч байгаагаас ямар ч ялгаагүй болно. Энэ хизээч бидний тэр объектуудтай үүсгэж байгаа холбоо харилцаа, утга учир, хэрэгслийн чанарыг ерөөсө гаргаж ирдэггүй, оролцоог бол гаргаж ирэхгүй. Одоо галт тэрний дуу чимээг бид нар бол хизээч яг галт тэрний дуу чимээ гэдэг утга учираар нь ойлгохгүй. Иймээс Хайдеггерийн хувьд бид бол одоо гарт байх гэдэг картешн бүтцээс эхэлж тэрэн дээрээ утга оноож өгдөг. Харин гарт бэлэн гэдэг ойлголтоос эхлээд өдөр тутмын хэрэгсэл гих одоо утга учирын сүлжээг нь авч хайснараа гарт байх гэдэг бүтцээр ярьдаг. Одоо алхахтай жишээнээр бол алхнаас одоо бусад бүх холбоотой одоо юу гэдэг юм байшин дээвэр хадаас тиймэрхүү юмнуудыг нь салгаад зөвхөн тэр алхахыг тусдаа салангад үзэж шин чанарыг нь шинжилснээрээ л гарт байх гэдэг бүтц гарч ирдэг. Гэхдээ феноменологийн өнцгөөс бол бид угаасаа ингэж чадахгүй. Яагаад гэвэл феноменологийн хүрээнд бидний хүртэж байгаа зүйлс аль хэдийн одоо утга учир, танил мэдрэмжээр бүрхэгдсэн байдаг. Тийм болохоор ингэхээс одоо утга учир байхаас өөр ямар ч аргагүй байдаг. За тэгээд Хайдеггерийн хувьд алах гэдэг зүйл нь зүгээр л одоо 3 хэмжээс докторгоо зай эзэлж юу бит биш. Харин оролцооны потенциалыг харуулсан одоо маш том цогцлбор сүлжээ гэж нэрлэдэг байгаа ертөнцийн нэг хэсэг болж харагдаж байгаа. Одоо алхаж гэлтгүй бусад бүх зүйлс одоо чамд нөлөөтэй, чамтай цуг зэрэгцэн оршиж байгаа гэж хэлж бас олно. За үүнийг Хайдеггер одоо мицен гэж хэлж байгаа. Энийг бол одоо англиар being with гэж байгаа. Ерөнхийдөө орчуулах юм бол цуг байх, цуг орших гэж орчуулж байгаа. Энэ бол бас Хайдеггерт одоо маш чухал ойлголт. За цуг байх гэдгээрээ Хайдеггер яг юуг хэлж ийн вэ? За түрүүн хэлсэнчлэн Дазайны картешн өнцгөр бид би гэдэг зүйл одоо гэж харахыг Хайдеггер өгөөсгдөг те. Яагаад гэвэл ингэж харснараа Дазайны гарт байх гэдэг картешн хэлбэрээр хүлээж авдаг. Иймээс одоо би гэж тусдаа ингэж зүйл байж чадахгүй болохоор
зайлшгүй өөрсдөөстэй цуг байх нь Дазайны мөн чанарт төгж очиж байгаа. За энэхүү цуг байх гэдэг нь ихтэй дэлхийд донд байхаас жоохон ялгаатай. Эдгээр энэ хоёр маань одоо тийм урдчилсан одоо анхны нөхцөл ч гэсэн Дазайныг байх тийм урдчилсан нөхцөл ч гэсэн одоо цуг байх гэдэг ойлголт байгаа болохоор л ерөнхийдөө бас Дазайн нь ганцаархыг мэдрэх боломжтой гэж үздэг. Одоо ганцаардлын урдчилсан нөхцөл бол мицейн буюу цуг байх. Өөрөөр хэлбэл одоо цуг байх гэдэг зүйлгүйгээр ганцаараа байх гэдэг зүйл боломжгүй гэсэн. За бидэнтэй одоо тэр байнга цуг байдаг. Цуг байж одоо бидэнд байнгын нөлөөлөлтөй байдаг тэдгээр зүйлсийг ерөнхийдөө хилээд байгаа энэ зүйл нь. Тэгээд энэ нь ихтэй бидний алах гэдэг одоо энгийн жишээ шиг амархан хуруугаа зааж агаад хэлчих зүйл бол биш. Гэхдээ ерөнхийдөө нэг өөр жишээ авч тайлбарлах гэж үзье. За улс болгон соёл болгон ерөнхийдөө хоёр хүн хоорондоо ярихад хамгийн тохиромжтой зай гэсэн ойлголттой байдаг. Одоо тэр нь бол найзтайгаа, хайртай хүнтэйгээ, ажлын хүнтэйгээ ярихаас ч бас хамаарч байгаа. Бас дуу чимээ ихтэй юм уу, багтай газар бас орчны нөхцөл байдлууд бол нөлөөлөлтөө. Гэхдээ соёл болгоных ерөнхийдөө өөр өдөг тий. Одоо Монголд ийм байдаг бол гадаад ийм байдаг. Тэгээд найз болон хайртай хүнтэйгээ илүү ойрхон ярьж болдог. Ажлынхаа хүнтэй жоохон зайтай ярих хэрэгтэй. Энэхүү феномен одоо өдөр тутмын Дазайны одоо тэд буюу одоо Дазман гэдэг зүйлийг илтгэж байгаа. Одоо энэ Хайдегерийн хэлээд байгаа Дазман гэдэг зүйл нь одоо бидраас ангид тусдаа оршдгоо. Дазман буюу тэд гих зүйлүүд нь биднийг аль хэдийн нэвчин орсон байдаг. Одоо энэ соёлын норм шиг соёлын нормчоос одоо бидний нэг хэсэг болж оршиж байдаг тийм үү. Энэхүү одоо соёлын нормыг ойлгоход одоо соёл хамрагдаж буй хүн бүрийн нийлбэр гэж ойлгохоос илүүтэйгээр онтологийн феномен гэж ойлгох нь зүйтэй. Эндээс одоо нэг дүнэлт ихэд энэ одоо тэд буюу Дазман гэдэг байгаа зүйлийг яг зааж хэлэгдсэн. Энэ бол тэр зүйл биш, би өөрөө биш, хэсэг бүлэг хүн биш. Энэ ерөнхийдөө айгүй тийм сармаг ойлголт. За тэгээд соёл болон түүхээр өвлөгцөө одоо маш олон зүйл одоо дадал зорчлууд ч юм уу бидний хийдэг зүйлүүд байгаа л да. Одоо би алхаар юм хадгахдаа аль хэдийн одоо манай соёлд одоо хүн төрлөختөн яаж алхаар юм хаддаг, би бас тэгж л хаддаг. Бид одоо аль хэдийн жирийн хүний хийдэг зүйлийг л хийдэг. Жирийн хүний хийдэггүй зүйлээс зүгтгтаа хүртэл жирийн хүн яаж зүгтдах шиг зүгтдэг. Энийг бас сайн бодоод үзээрэй. Чамд одоо орж ирсэн бүх мэдээлүүд, утас, медиа, зураг зэрэг зүйлсээс орж ирсэн. Үгүй би яг өөрөө л ингэж боддог гэсэн тийм одоо зөвхөн миний гаргаж ирсэн гэх тэр одоо зүйл үзэл бодлоод хүртэл одоо бусад надад ингэж хэлж исэн хүмүүсийн одоо хальт сонсогдсон юмнуудын нийлбэр гэж хэлж болно. Одоо чиний хийж байгаа зүйлийг ер нь өөр хин нэг аль хэдийн хийж гисэн болохоор л чи бас хийж байгаа л гэсэн. Чи бараг л одоо бусдын хийснээр л хийдэг зомби гэж бас ойлгож болно. Үүнийг л ерөнхийдөө Дазман гэдэг байгаа. Дазман гэж ерөнхийдөө юу ч хэлж болно. Энэ нэг зүйл эсвэл тэр нэг зүйл гэхэд хэцүү. Ерөнхийдөө зүгээр л тэтгэж хэлж болно товчхондоо. За тэгээд энэ хүртэлхийг дүгнэхэд бол ерөнхийдөө юуны төрөнд Дазайны өдөр тутмын ертөнц болол дундын тийм хуваалцагдсан ертөнц гэж болно. Цог орших болон одоо дэлхийд донд орших гэдэг хоёр ойлголт маань одоо яг ижлэгэн биш ч гэсэн ерөнхийдөө гүнзгий холбоотой ойлголтууд бид одоо ертөнц дээр аль хэдийн өөрийн биш ямар нэг хэлбэр нормоор бусад зүйлстэй цог бусад зүйлсийн дунд оролцож амьдарч идэг гэсэн ойлголт байгаа. За тэгээд энэ бүх анализын дараа Дазайны оршихуйг ерөнхийдөө 3 хэмжээст хос бүтцээр тодорхойлж болно. Хос бүтц гэдэг нь 3 хэмжээс 3 ойлголт байгаа. Тэр 3-ыг гэхдээ базаад нийлүүлээд нэг одоо мөр олгож бичсэн тийм байдаг. Тэгээд эдгээр 3-ыг эхэлж тайлбарлаад тэгээд сүүлд дээр нэгтгсэн хэлбэрийг нь дурдъя. За энэ 3
бүтцийн маань бол эхний хоёр нь байнга байж идэг бөгөөд 3 дахь бүтцтэй байнга оролцож идэг гэдэг байгаа. За эхний бүтц нь бол өөрийгөө хэрхэн байгааг олж нэх гэсэн утгатай ийм befindlichkeit гэдэг үг. Герман үгийг нь сайн мэдгүй. Гэтэ өөрийгөө хэрхэн байгааг олж нэх гэсэн утгатай. За энэ Дазайн үргэлж өөрийгөө ямар нэг нөхцөл байдалд байгаагаа олж мэдэх тэр фактыг хэлж байгаа. Одоо Хайдегер энд бас throwness буюу одоо шидэгдэлт гэж нэг хэлбэрийг нь ерөнхийдөө ярьдаг. Одоо Дазайн дэлхийн ертөнцид шидэгдсэн гэж хэлж болно. Бүр яг энийг бүр махчилж ойлгосон ч болно. Одоо ялангуяа яг төрөх үедээ бид дэлхий дээр шидэгдсэн байдаг. Бид өөрсдийгөө яг дэлхий дээр гинт амьдарч байгаагаа олж мэдэрч авдаг шүү дээ. Чи өөрөө хамгийн анхны ой санамж ер нь санаж байна уу? Тэр үеэс өмнө ямар байсныг чи бол санахгүй байгаа. Тэр үеэ арай гэж халт санаад тэгээд тэрнээс яг тэр анхныхаа дурсамжийг арай гэж халт санаад тэгээд тэрнээс цаашаа тэгэл баах юм болоод цэцэрлэг энтерт яваал, уйлж майлал, дурлал, загнуулал, тоглоал тэгж байгаа л гинт энд яг одоо хүрээд ирсэн намайг сонсож байна гэсэн үг. Энэ мөчид чи ерөөхдөө шидэгцэн гэж хэлж болно. Чиний хаан төрөх, ямар гэр бүлд төрөх, ямар өнгөнүүдтэй төрөх зэрэг зүйлийг чи сонгоогүй. Чамд ямар ч ерөөхдөө контрол байгаагүй. Чамд сонголтыг хийж өгсөн, чамд сонголтыг шидэж өгсөн гэж хэлж болно. Бидэнд одоо аль хэдийн хийгдсэн сонголтуудыг бид олж нээдэг гэсэн утгатай. Бид одоо түүхийн нэг цаг үеийг дурын байдлаар онож төрснөө олж нээдэг тий. Би одоо Монгол хүн болж одоо 21-р зууны одоо заагт төрсөн ч гэдэг юм уу. Бас одоо бид шидэгдээд зогсохгүй дэлхийд үргэлж бэлэн байдаг. Одоо аль хэдийн дэлхий дээр дунд нь орчихсон оролцоол явж идэг. Энэ шидэгдсэн гэдэг хэлбэрээс бид нар эхлэх хэрэгтэй гэж бол Хайдегер хэлээд байгаа. Би л хаяада одоо байнга явдаг байсан гудмаараа ингээ явахдаа хаяада гинт нэг тийм танил биш харин санагддаг л та. Нэг тийм сонин анзаарч байгаагүй зүйлээ анзаархаа. Тэгээ тэрийгээ бодохоор өөрийгөө яагаад гинт энд байгаагаа гайхдаг л та. Ерөнхийдөө яг зүрхэд хормын үед л тэр шидэлт гэдэг зүйлийг бас хаяа ойлгодог. За тэгээ өөрийн хэрхэн байгааг олж нээх гэдэг байгаа энэ бүтцийн одоо бодит илэрлэл нь бас бидний сэтгэл зүйн төлөв байдал буюу mood гэж хэлээд байгаа. Mood гэдэг зүйлийг германаар Stimmung гэж байгаа. Одоо бид байнгын ямар нэг mood-д оршин байдаг. Нэг mood-нээсээ гарлаа гэхэд өөр нэг mood лөө өөр нэг төлөвт ордог. Одоогийн mood нь одоо бидэнд өөрсдөд ямар шүү байгааг гэдгийг мэдээлж нээж өгч идэг гэсэн үг. Одоо бидний эргэн тойрондох хүн, орчин, объектуудын оролцоог бидэнд гэрэлтүүлж өгдөг. Би одоо жишээ нь ингээл одоо жоохон сэтгэл санаа харуулсан байгалтай одоо депресссэн үе, тийм үе байг. Тэгээ тэр үед бол одоо дэлхийн надад тийм барсгар, дүнсгэр болж харагдсан тийм үү. Энэ мөднээс арай өөр мөд рүү шилжихэд ахад л дэлхийн ертөнц над дээр өөр нэг хэлбэрээр хүрдэг. Энэхүү мөд гэдэг зүйл нь гаднаас орж ирдэг. Дэлхий ямар байсан тэр хэвээрээ л байгаа. Харин ихэнх хүн бол мөдийг одоо ойлгохдоо одоо объектив ертөнцийг бодож байгаа дотоод субъектив өнгө цус гэж ойлгодог. Гэхдээ дэлхийн донд орших гэдэг ойлголтыг ерөнхийдөө энд сайн санах хэрэгтэй. Энэ бол нэг үгтэй нэг цогц бүтцийг хэлж байгаа. Тийм болохоор Хайдегерийн хувьд бол мөд гаднаасаа ч биш, дотроосоо ч биш. Харин being in the world гэдэг одоо дэлхийн донд оршихоос үүдэж гарч буйрч буй Дазайны нэг төлөв байдал, мөн чанар гэж ойлгох хэрэгтэй. Мөд гэдэг нь одоо угаасаа энэ ертөнцийн дунд байхынх нь одоо утга учир нэг хэсэг гэсэн утгатай болохоос энэ бол ерөнхийдөө тийм субъектив нэмэлт мэдээлэл биш гэсэн үг. За ерөнхийдөө энэгээр одоо өөрийн хэрхэн байгааг олж нээх гэдгээр эхний бүтцийг хэлж байгаа. За хоёрдугаар бүтц нь бол ойлгох уу
гэдэг бүтэц, энийг германаараа Verstehen гэж байгаа. За тэгээд энэ ойлгох уу гэдэг нь одоо бидний оюун бодлын зүгээр нэг юмыг ойлгох процесс биш. Харин илүү гүнзгий оршихуун existential бүтцийг хэлж байгаа. Энэ бол одоо илүү fundamental зүйл. Яг л бид нар Dasein-ийн тухай ярьж байгаа тийм үү. За энэ боломжит зүйлсийн цаад мөн чанарыг тодорхойлж байгаа бөгөөд тийм проект хийх ирээдүйд тусгах шин чанартай ийм бүтцийг хэлж байгаа. Одоо энэ нь Dasein-ийн одоо боломжит зүйл ирээдүйн проект руу хийх тэмүүллийг хэлж байгаа гэж бас хэлж болно. Dasein бол үргэлж байнга боломжит зүйлстэй толгордог тийм үү. Би ийм байж болох юм байна. Тийм байж болох юм байна. Тэрийг тэгж болох юм байна гэх мэтэр. Эдгээр зүйлүүд нь яг энэ хорон мөчөд ирээдүйн проектын талаар таамаглаж байгааг энэ ойлгох уу гэдэг бүтц маань илэрхийлж байгаа. Нэг ясандаа тэр одоо проектынхаа өмнө нь төрөнд нь явж байгаа гэсэн. Тэгээд проект нь одоо ингээ урт ирээдүйд тусгаж байгаа. Одоо боломжит зүйлсийг болгох одоо боломжийнх нь үнс суурь гэж бас хэлж болно. За тэгээд нэмээд энэ тухай яриад л яваа да. Тэгээд аяанд ойлгох баха. Одоо жоохон ингээд ойлгох гэдэг зүйлийг ойлгох гэдэг байгаа болохоор жоохон сонирм байж магадгүй. За ойлгох нь ерөнхийдөө бас хоёр чиглэлтэй байж болно. Эхнийх нь одоо бидний эргэн тойрох ертөнцлөг буюу одоо тэр дундаа бусад зүйлсийг хэлж болно. Одоо бид ертөнцлөгт байхдаа зүйлсүүдийг одоо өөрийн байдлаар ойлгож авч ирээдүйд проектлох чадвартай байдаг. Алх нь одоо миний хувьд ертөнцлөгтэй холбоотойгоор надад одоо өөрөөр бол оролцоогоо гаргаж ирдэг те. Би бол алхтуулдаг тийм зүйл юм шүү гэж надад ерөнхийдөө хүртдэг. Одоо үүнийг би өөр дээрээ ойлгож мэдэж авах та. За энэ алхаар ерөнхийдөө би юм хадах юм байна, юм засч болох юм байна гэх зэргээр ойлгодог. Бид хизээч энэ алхахыг ямар нэг өөрөөр бол оролцоог нь ойлгохгүйгээр ашиглаж гар оролцох боломжгүй. Ийм болохоор энэ ойлгох уу гэдэг бүтц нь бас одоо ерөнхий анхны чанар одоо нөхцөл гэж хэлж болно. За хоёр дахь хэлбэр нь өөрийн чиг хандлага буюу одоо ойлгохыг Dasein руу өөр л үн чиглүүлж болно. Одоо бид нар түрүүн анх ярьсан шиг одоо чулуу өөрийнхөө тухай боддгоо. Гэхдээ хүн бол өөрийнхөө тухай бодож чаддаг гэдэг шиг Dasein бас Dasein-ыг өөрийгөө тэр ойлгох уу гэдэг бүтцийг ашиглаж болно. Тэгснээрээ Dasein ерөнхийдөө өөрийнхөө тухай ойлголтыг олж авдаг. Төрөний одоо оролцоо гэдэг ойлголтыг тайлбарлаж байхад олон янзын оролцооны хэлбэрүүдийг дурдсан да. Одоо тэр дунд байх, одоо юмны төлөө байх. Одоо юмны төлөө байх гэдэг хэлбэр байсан да. Одоо би энэ подкаст чинь болохын төлөө л хийж байгаа гэдэг нэг хэлбэр байсан. Одоо тэр ойлгохыг Dasein руу чиглүүлснээр энэхүү юмны төлөө байх гэдэг оролцоог ерөнхийдөө айгүй их ойлгож авдаг. Ойлгох уу гэдэг зүйл байхгүй болвол юмны төлөө гэдэг зүйл бас байхгүй болох гэдэг. Ирээдүйн проект хийж байгаа тэр подкаст чинь гэдэг боломжит хувилбарыг би ерөнхийдөө толгой дотор бодож байгаа болохоор л ерөнхийдөө гар би оролцож байгаа гэсэн. За тэгэхээр ойлгох уу гэдэг нь бас ийм хоёр байдлаар одоо бидэнд илэрч байгаа. За ойлгохтой холбоотой бас хармонетикийн онол бол бас аягүй чухал. Одоо ойлгох нь проект хийх чанартай, шин чанартай бөгөөд үүнийг одоо өөр дээрээ ашиглаж өөрөөгөө проект хийж ховсох боломжтой гэж үздэг. Тэгж одоо өөрийгөө хөгжүүлэхийг нь Heidegger interpretation буюу тайлбарлах, орчуулах гэж хэлээд байгаа. Одоо энэ ойлгох уу гэдэг бүтц нь өөрөөгөө ахин дахин ойлгож боломж проектууд дэвшүүлснээр энэ циклээ ахин дахин давтснаар өөрөө бий болдог. За энэ нь одоо бараг л эхлэл төгсөлтөөр холбогдсон спираль гэж хэлж болно. Энэхүү спиралийн одоо холбоос нь энэ проекцлол гэдэг шинж чанар бөгөөд одоо проекцийн дахин давтагдах холбоос нь нийтдээ одоо ойлгох уу гэдэг зүйлийг үүсгэж байгаа гэж хэлж болно. Энийг ерөнхийдөө хармонетик бүтц гэж хэлээд байгаа. За бид Dasein-ыг ойлгохдоо өөрсдөө энэ бүтцийг нэг хэлбэрээр нь бас ашиглаж байгаа гэж болно. Бид нар ойлгох уу гэдэг зүйлийг ашиглаж Dasein-ыг ойлгож байгаа.
Анх Dasein гэдэг жишээнээс эхэлж одоо Dasein-ы одоо бусад зүйлстэй тулгардаг байдлуудыг авч үзсэн тий. Одоо алах гэдэг жишээ аваад тэрийг ойлгуулж тайлбарлаад тэр тайлбарласнаа нэмж тайлбарлаад одоо ингэж явсаар байгаа эцэст нь ойлгох уу гэдэг бүтэц Dasein-ийнхаа бүтэцээр ирж байгаа. Тэр ойлгох нь одоо тайлбарлах юм уу тэр орчуулах гэдэг ойлголттойгоо нэгт холбоотой. Проекцлох чанартайгаа нэгт холбоотой. За бас ойлгох уу гэд болон одоо энэ тайлбар хоёрыг бас for structure тайлбарладаг. For гэдэг нь өмнө гэсэн үг. За үүнд for having, foresight, for conception гэдэг гурван ойлголт байдаг. Одоо алхан дээрх жишээн дээр товчхон дурдах юм бол for having гэдэг нь одоо байгаа зүйлийг хэлж байгаа. Foresight гэдэг нь болохоор одоо алхнаас урган гарч байгаа одоо бүх болцоот хувилбар одоо ирээдүйд төлөвлөсөн юмнуудыг хэлж байгаа. Тэгээд for conception гэдэг нь одоо алхахыг хэрэгсэл болгож ашиглаж байгаа. Тэр одоо хэлбэр төрсгөж болно. Ерөөсөө ийм гурван зүйл байгаа. Одоо эхэлж байгаа гараа проект буюу барай. Тэгээд байгаа зүйлээсээ проектлогоо хүрэх зам талбар, мета талбар гэж одоо зам гэж хэлж болно. Одоо үүнийг ашиглаад Dasein-ыг өөрийг нь бас ерөөдөө проект хийлгээд одоо барайг нь Dasein, гарааг нь одоо Dasein-ы ойлголт. Тэгээд тэр хүрх арга замыг нь одоо энэ хоёрыг холбох, тайлбарлах аргыг нь цаг хугацаа гэж сонгох юм бол бас энэ номны бүтцийг гаргаж ирдэг гэж хэлдэг. За ерөнхийдөө тэгээд ойлгохын талаар бүдүүгадаг санаа авсан байх гэж надад энэ бас угаасаа ойлгоход айгүй хэцүү салбар ахаа. За тэгээд эхний хоёр бүтц болох ерөнхийдөө өөрийнхөө хэрхэн байгааг олж нэх. За хоёр дахь нь ойлгох уу гэдэг байгаа. Энэ хоёрыг ерөнхийдөө нийлүүлж ойлгуул. Dasein ерөнхийдөө нөхцөл байдал бүртээ шидэгдэн тулгарсан байдлаараа өөрийгөө олж нээгээд тэгээд өөрийгөө ирээдүйд проект хийж болох янз бүрийн боломжуудтай тулгардаг. За энэхүү динамикаас ерөнхийдөө Dasein шидэгдэлт болон эрх чөлөөний нарийн тэнцвэрт оршин байдаг гэж хэлж болно. За энэ хоёр бүтцэн нас ерөнхийдөө салангат биш. Би өөрийгөө одоо хэрхэн олж байгааг нээснээрээ өөрийн боломжит хувилбаруудыг олж хардаг. Бас би өөрөө өөрийн ирээдүйн боломжит хувилбаруудыг бодсноороо ирээдүйд юу хийхээ бодсноороо өөрийгөө хэрхэн байгааг бас олж нээдэг. Энэ хоёр манаас хоорондоо ингээд нэгт холбоотой гэж хэлж байна. За тэгээ энэ хоёр хөдөлгөөн маань 3 дахь хөдөлгөөндөө бас ихэвчлэн илэрдэг. Одоо энэ 3 дахь хөдөлгөөнийг маань Verfallen буюу одоо уналт гэж орчуулж байгаа. За Dasein-ы дундаж өдөр тутмын илэрхийлэл болж одоо өдөр тутмын ажил хэрэг хөөцөлдөж одоо дэлхийдээ уусч орохыг ерөнхийдөө уналт гэж хэлээд байгаа юм. Энэ нь одоо түрүүний хоёр бүтцийн хорон мөч бүрт гарч ирж байгаа илэрхийлэл гэж бас хэлээд байгаа. Мицэн гэдэг бүтц дээр хэдүүлээ Dasman буюу тэд гэдэг ойлголтыг ярьсан да. Тэрнтэй айгу хамаатай. Одоо бид нар соёлын, түүхийн, дэлхийн нэг хэсэг болохоор бусдын хэдгийг л хийдэг. Ингэснээр бидний өдөр тутам нь тэд гих зүйлийн нийтийн шин чанарт нь төрж байдгийг ерөнхийдөө хэлж байгаа. Үүнийг бас ерөнхийдөө энэ authentic буюу чин үнэнч биш. Бас өөрөөр тэд орших. Өөрийн биш орших уу гэж хэлж болно. Харин түүний эсрэг нь authentic буюу одоо чин үнэн орших уу одоо Dasein буюу одоо би өөрөө орших гэж хэлж бас болно. За цаашид бол уналт гэдэг нь одоо зүгээр нэг тохиолдол биш. Одоо Dasein-ы зайлшгүй нэг existential бүтэц юм аа. Уналтыг одоо Dasein-ы салшгүй нэг хэсэг гэж хардаг бөгөөд одоо эцсийн эцэст буруудах хүн гэвэл бид өөрсдөө л байдаг. Хэрвээ бид нар одоо энэ authentic буюу одоо бусад зүйлс одоо Dasman-ы нөхцөл байдалд автвал бид нар өөрсдөө л тэрэндээ буруутай гэдгийг хэлж байгаа. Тэгээд authentic байх нь бас одоо тэд гэдэг зүйлээс ангижрахаас илүүтэйгээр тэд гэдэг зүйлийг зөөлрүүлэх хэлбэр гэж хэлж болно. Одоо яагаад гэвэл тэд гэдэг
одоо тэр дасман гэдэг одоо бидэн дотор үргэлж ямар нэг хэлбэрээр байдаг. Одоо чи нүднийх өнгө соёлын нэг хэсэг болох хүчтэй нөлөөллүүдээс ерөнхийдөө бүр хүмүүс ангижрч чадахгүй гэсэн ойлголт. Соёлоос ангижраад дэлхий дээрээ хിവэрэл байна. Иймээс authentic байх нь одоо бусдаас өөрийгөө тусгаарлах биш, харин бусадтай өөрийгөө төөрүүлж алдахгүйгээр холбогдох аргыг хэлж байгаа. За гол асуудал нь гэвэл одоо дэлхийн ажил хэрэгт уусч орснороо одоо өөрийн чин үнэж authentic потенциалаас хол ундаг гэх юм уу. Дасман гэдэг нь одоо бас бидний өөрсдийнхөө эрх чөлөөний талаар бодхоос сэргийлдэг зүйлсийг хэлж байгаа. Authentic амьдрах нь одоо энэ дасман гэх бусдын нөлөөллийг эсрүүцж давж сэтгэхийг ерөнхийдөө хэлж байгаа. Гэхдээ энэ бол маш хэцүү. Яа гэвэл дасман бол айгүй их тийм бүдэг бадаг. Тэгээд дизайнаар аль хэдийн нэвчсэн байдаг. Одоо бидний дотоод ухамсарт аль хэдийн нэвчсэн гэж бас ойлгож байна. За authentic чин нүнэ амьдрах гэдэг нь өөрийн байсан гэж бодоагүй одоо тэр дотоод хүнээ олж нээхийг одоо тэрнтэйгээ нэгдхийг хэлж байгаа. Өөрийн дизайна таньж нойрноос нь сэрэх гэсэн утгатай. За цаашлбал энэ бол үйл хөдлөл хийх дуудлага гэж ойлгож байна. Заавал чамаас ерөөдөө юм хийх шаарддаг, ямар нэг шийдвэр гаргахыг шаарддаг. За тэгээд үйл хөдлөл энтер яриад ирвэл ерөөдөө existentialism руу илүү дөх болохоор одоо энэ authenticity гэдэг одоо чин үнэнж байх гэдэг сэдвийн талаар бол existentialism-ийн дугаар дээр ярьсан илүү дээр бах. Тэрэн дээр илүү гоё тийм тод гаргаж өгөх баха. За тэгээд яг бидний одоо энэ дугаар дээр сурж авсан одоо бүх энэ дугаар дээр сурж авсан бүхэн одоо юу гэсэн үг юм бэ? Яагаад үний юм бэ гэдгийг илүү амьдрал дээр болгож харуулдаг. Тэгээ Сартра энтер бол айгуу тийм гоё тод амьдралд хамаатай жишээнүүдээр сэтгэл хөдлөл эмоцийг бас нэгтгэж хөрсөн дээр буулгаж гаргаж өгсөн байдаг. За энэ гурван бүтц бол ерөнхийдөө одоо тэр care гэдэг бүтцийн маань эхний хэсэг. За тэгээ хоёр дахь хэсэг нь бол ерөнхийдөө нэг мөрт байгаа. Тэгээд одоо эдгээрийг нэгтгэхэд одоо Даза энэ өөрийн ямар нэг нөхцөл байдалтаагаа олж нээж боломжит хувилбаруудын дагуу үйл хөдлөлөө хийж өдөр тутмын үйл хөдлөлөө хийхдээ бусдын хийдгээр хийж бусдын нөлөөлөлд автдаг гэсэн утгатай. За тэгээд үүнийг ерөнхийдөө нэгтгэхэд тэр хилээд байгаа гурвалсан бүтцийг нь ерөнхийдөө өөрөөсөө урд дэлхийн донд аль хэдийн оршиж зүйлстэй зэрэгцэн байж анхаарах гэж би орчуулсан. За өөрөөсөө урд гэдэг нь ойлгох хүн бүтцийг хэлж байгаа. Энэ нь одоо Дазайны боломжит зүйлүүд рүү тэмүүлэхийг хэлж байгаа. Бөгөөд ерөөдөө эрхчлөө гэдэг ойлголтны гүн бүтц гэж ойлгож байна. Дэлхийн донд аль хэдийн орших гэдэг нь одоо бас нэгдүгээр бүтцийг нь хэлж байгаа. Тэр бүтц маань ерөөдөө өөрийгөө хэрхэн байгаагаа олж нээх гэсэн утгатай тийм бүтц байсан. За тэгээ энэ бид дэлхийн ертөнцийн фактуудтай цог шидэгдэж ирсэн гэж хэлж болно. Нэг ясны хязгаарлагдсан байдал гэж бас ойлгож болно. За тэгээд сүүлийнх нь бол этгээдүүдтэй зүйлстэй зэрэгцэн байж анхаарах гэж орчуулж байгаа. За тэгээд түрүүний хоёр бүтц маань ерөнхийдөө гурав дахь бүтц болох ерөнхийдөө уналт гэдэг зүйл шингэсэн байдгийг хэлдэг. За тэгээд энэ Дазайны өдөр тутмын одоо үйл хөдлөл болон анхаарлыг илтгэдэг. Босод зүйлстэй цуг нэгэн зэрэг байдаг бөгөөд тэдний хийдгээр их зүйлээ хийдэг гэсэн санаатай болохоор одоо зүйлстэй зэрэгцэн байж анхаарах гэж хэлээд байгаа. За тэгээ эдгээр нь бас ерөөдөө залгаатай нэг үг нөөч түрүүний хэлсэн юмнууд нь өөрөөсөө урд гэдэг нь нэг үг, дэлхийн донд аль хэдийн орших гэдэг нь нэг үг, зүйлстэй зэрэгцэн байж анхаарах гэдэг нь нэг үг. За тэгээд ерөнхийдөө ингэж номыг нь дүгнсэн байдаг. Тэгээд эхний одоо хэсэглэл нь ерөнхийдөө тэр жигт нь одоо бэлтгэл анализ гэж бол Хайдеггер дурдсан байдаг. Тэгээ хоёрдугаар хэсэглэлт нь одоо энэ бүтц нь ерөнхийдөө цаг хугацааны өнгөрсөн одоо ирээдүй гэдэг бүтцүүтэй харгалздаг гэдгийг харуулсан байт юм байна. За тэгээд
энэ дугаар ерөөхдөө хуурай санагдсан байж магадгүй. Одоо нилийн хийсэр байсан ч гэсэн ерөөхдөө оршихуун бүтэц энэ байна маа гэд өгөхөөр тийм гурхан юмтай болно гэдэг чинь бас л том амжилт гэж бодож байна. Одоо харин тэгээд одоо эдгээрийг ухаж ойлгож одоо амьдралд хэрэгжүүлэх сэтгэл хөдлөлөөр бодох зэрэг ажлыг existentialistууд маш сайн хийсэн гэж би бол хувьдаа боддог. Тэгээд гол нь өөрийн амьдрал, өөрийн туршлага дээрээ чин үнэнчээр хүрснээр ерөнхийдөө юу энэ зохиолоос одоо юу гарч ирэх нь л надад сонирн байна. За тэгээд дараагийн дугаараар уулзцгаая. Баярлалаа.